Сайн байцгаана уу? Энэ удаагийн бичлэгээр хэдүүлээ. Ninebot брендийн алдарт Max G2 гэх загварын kick scooter-ыг unbox болон test ride хийж үзцгээе. Цэнгэрч хэрнээ гарч байна. Цэнгэр загвар бусдаас ялгах. Цэнгэрч нарыг үүрч ажиллаж байгаа юм байна. Өөр дээр дунд нь адаптергүй шууд хэлж өгдөөс. Дангийн тусаа нэмт насосны хошуух шиг байна. За ингээд болмоор байна болохоор. Гарны догт хэлхний болох шүү. За ингээд өөр тагч залгана. За ингээд скут маань хэлж байна. Бидний зүгээс ганцхан зүйлийг л хийх шаардлагатай энэ. Өрөөл хэсгийг түгжээнд нь оруулж дөрвөн талаас нь боож өгнө. За ингээд авчихсан байна. Хөөс авчлаа нэр хараа. Ашигласан маань хэвчүүлээ холбоо аппликейшн дараа холбоо гэсэн. За ерөнхийд үнцэмжийн үед бол илүү тодорхойгүй. За энэ электрон сигнал авах шиг байна. Дохой байна. За энэ унтрааж асах кноп. За энэ өрөөгч хөгжиж байна. Ингээд хаац. Энэ хоёр талаа дохойг ирлээ. За их тэгштэй тусаад бүрийг аваад уус нэрч байгаа ботнод хэлж өгч шалтгаалтай. За ингээд техникийн үзүүлэлт бас өөр хүнд болохоор эхний ээлжинд ерөнхий гаднах бүтц хийцлийг харцгаая. Дараагаар нь яг нарийн тайлбар болов үзүүлэлтүүд ихнээс нь дээдсгээс нь доошо бүгднийг тайлбарлаа явна. За энийгээр дохой харагдаж байна. Баруун зүүн дээрээ дохно. Энэ цахилгаан сигнал. Энэ дохойны кноп байна. За энийгээр бас нөгөө лог хийдэг санагдаж байна. Лого пас лого нэгээр дээш доош нэмж хасдаг. За тоорнц нэг базууртай. За энэ унтрааж хасах кноп байна. За энэ хааз байна. Энэ маань өрөх түгжээ харагдаж байна. За урд хэсгээр их гэрэл цацруулагч аюулгүй талаас цацруулагчийг урдаа бол хоёр талаас сайн хийж өгчээ. За энэгээр түгжээ харагдаж байна. Энэ хэсгээр нугларч хойшоо энд түгжигдснээр энэ маань зөөвлөхөд тайлбар болж өгч байгаа. За энэ нэг хоёр утас гарчсан. Энэ хоёр утас нь торомсны утас явах шиг байна. Урдаа болон аргашаа энэ хоолоогоор авчиж. За энэ дээрээ урдаа амортизатортай. Энэ дээрээ бас цацруулагч нааж өгсөн байна. За дугуй эдийн чинь ерөнхий мэдээлэл нь дараа нь явнаа. За их автан. Энэ материал хийцэл бол үнэхээр Ninebot ялцчихгүй л арай өөр төвшнийх юм аа. За цэнэглэгчний болт маань. За энэ цэнэглэгч маань хоёр болттой байна. За энэ дээр ерөнхий мэдээлэл санамжууд багш байна. За хойд хэсэг дээр санам амортизатор байна. Энэ хамгийн гоё зүйл шүү. За тэгээд цацруулагч орсон байна. Доод хэсгийг ийм бэлгэний тагтай хийж өгч. Энэ хэсэг жоох үгүй. За одоо хэлээ. Гадаах ерөнхий бүтц хийцлийг харсан. Харин одоо дотоод үзүүлэлт чадамж ямар шүү вэ гэдгийг эхнээс нь тайлбарлаа явна. За хамгийн гол зүйл болох аюулгүй талаас торомц гэж бол маань бусад скутерээс бас ялгарч байгаа зүйл нь торомцны систем нь арай өөрөөр хийгдсэн. За энэ нэг базууртай. Базуур маань доошо хоолоогоор яваад энийгээр хоёр салж орж ирж байгаа. Энэ хойд дугуй руу. Нөгөөх нь урд хэсэг рүү. За энэ харж байгаачлан торомцны систем нь энгийн дискийн торомц бус. Яг албан ёсны Монгол нэршлиг нь хэлж мэдэхгүй байна. Drum brake гэдэг технологиор хийгдсэн байна. Одоо ил бол юу ч харагдах байгаа. Энэ базуур маань доошо орж байгаа. Drum brake буюу монголоор одоо магчилж орчуулбал бөмбөрөн торомцны систем ийм хүү зарчмаар ажилладаг юм байна. Дотор талаасаа түлхэж ажиллах зарчимтай байна. За энэ зурган дээрээс маш нарийн харагдаж байгаа. Энэ бидний хард мэддэг уламжлалт дискийн торомц харагдаж байна. За энэ маань drum brake харагдаж байна. За тэгээд торомцны барилт нь хэр сайн эсхийг тестэн дээр шалгаад сэтгэлээлээ. За дараагийн ярих зүйл маань дохио маш дод шарангаар стандарт ухаан шарангаар тохино. Дохиогоо хэрхэн удирдах вэ гэхээр гарын дор хоёр дэше сум дээр дарж дохиог ашиглах боломжтой. За ээлж зүйл нь бидний харж байгаачлан электрон сигнал. Энэхүү сигнал нь маш өндөр децибелтэй. За яг скутерийн энэ доод хэсэгт байрлаж байгаа. Энэ хэсэг дээр. За дугуйлт бол маш чанга. Ийм чанга дуурч байна. Бусад загварыг бодоход энгийн гар сигнал бас байхгүй юм байна. Зөвхөн электрон сигналтай. Хаазны хувьд GT3 Pro дээр танилцуулснаар энэ зөвхөн хуруугаар дардаг. Нөгөөх маань бугуугаар мушигдаг давхар хийцэлтэйсэн. Энэ маань өөрөө зөвхөн хуруугаараа дарж хаазаа авах юм биш үү.
За одоо гэрэл ярьцгаана. Гэрлийн хүчин чадал нь болохоор яг албан үзүүлэлтээр 13.5 метрийн тусгалтай 2.1 ваттын хүчин чадалтай LED гэрэл. Гэрэл асаахтаа үндсэн дэлгэц дээрээс нэг дарахад асаж байгаа. Энэхүү гэрлийн тусгалыг 20 цагаар асааж тестэлнэ. Миний ундаг байсан загвар дээр бол яг ийм ижилхэн гэрэлтэй хангалттай тусгалтай санагдаг. За дижитал дэлгэцний хувьд маш цэвэрхэн ойлгомжтой. Энэ дэд хэсэг дээр логотой байна. Асааж үзье. Асаахын тулд удаан асаана, удаан дарна. За тэгээд энэ дээр ерөнхий хур тэмцэгч харагдаж байна. Километрээр хэмжүүн километрээр явж байгаа. За нэг дарахаар 4 ярьсанчлан гэрэл асаж байна. Хоёр дарахаар гормод өөрчлөгдөнө. Энэхүү скутер нь өөрөө 3 гормоор явна. Economic, D буюу стандарт, S буюу спорт. Энэхүү 3 төрөл нь тусдаа хурдтай. Economy дээр болохоор 15 км/цаг, D дээр 25 км/цаг, S дээр 32-оос 35. Энэхүү скутерийн дээд хурд маань нэмэлт аппликейшнээр 35 км/цаг. Үндсэн тохиргоон дээр үйлдвэрийн тохиргоон дээр S дээр 32 км/цаг хүртэл хурдлаж байгаа. Тэрийг нэмэлтээр 35 болгох боломжтой гэсэн үг. За тэгээд энэ доод хэсгийн бидний хэлж сурснаар тоосон өөрөө цэник батарейны хувь гэсэн үг. За илүү нэмэлт нарийн батарейны үзүүлэлтийг харахад бол бидний аппликейшн дээрээс хянах боломжтой. Тэр бол нэг онц шаардлагатай зүйл гэж бодохгүй байна. За ээлжид ярих зүйл маань бидний хувьд байнгын босоогоор бус дотгошоо өргөж авах альва нөхцөлд хураах шаардлага гарсан тохиолдолд энэхүү төвчийг ашиглана. Энэхүү төвч маань одоо энэ доор харагдаж байгаа. Өөрөөр давхар төвжигчтэй дээшээ татлаа түлхэнэ. За түлхсний дараагаар төгжээс халаад доошоо энэ чихний хэсэг дээр орчих хэвчээ. Энэ доошоо энэ чихэн дээр төгжигдэж орж ирнэ гэсэн үг. Гэт төгчөө маань бэхлэгдсэн. Салахгүй. За тэгээд энэхүү скутерийн маань өөрийн цэвэржин 24 кг. Бас тийм ч хөнгөн биш. За дац нь болохоор 120 кг хүртэл даацтай байгаа. За дараагийн танилцуулах зүйл маань амортизатор. Скутер хамгийн гол зүйл гэж боддог. Миний зүгээс. Яагаад чухал гол зүйл юм бэ гэхээр манай Монголын замын нөхцөл ямар илээ. Аван таван донцлогоо ихтэй. Тийм учраас 5 дух байдлаас 5 дух хангах үүднээс амортизатор маш сайн байх хэрэгтэй. Урд хэсэг дээр юм хайдролик систем хий хамарч ийг хийж өгсөн. Тэрнээс гадна хамгийн гоё нь хойд хэсэг дээр хос амортизатор хийж өгсөн. Үнэхээр гайхалтай санагдаж байгаа. Үзэмжин ч гэсэн үнэхээр тасархай. За тэгээд энэхүү шок маань өөр дээр бүр тохируулагчтай. Одоо энэ тусан дээр харагдаж байгаачлаа. Зүүн руугаа зөөлөн, банууд руугаа хаард буюу хатууруулах. Даацтай тааруулаад энэхүү амортизатораа тааруулах нэ. За тэгээд унсны дараа яг амарчин хэр ажиллаж байгааг бас та бүхэндээ сэтгэлээ хэлнэ. Яг одоогоор харахад бол үнэхээр бамбалцсан юм шиг санагдаж байна. За тэрнээс гадна бас гайхалтай зүйлс байна. Танилцуулж дуусаагүй шүү. Дугуй маань ямар ижидтэй вэ гэхээр 10 инч хэмжээтэй. За тэрнээс гадна хамгийн гоё нь олгоогүй давхар дотоороо олгооныхоо пакэжгийнхаа дотоороо нэмэлт бүрхүүлтэй цавуулган бүрхүүлтэй тэр нь өөрөө яадаг вэ гэхээр 4 мм хүртэл хурдтай гадны зүйл нэвтэрж ороход тэр бүрхүүл нь хамгаална гэсэн үг. Тэр бүрхүүлийг нэвтэрж орж чадахгүй нэ гэсэн 4 мм хүртэл хурдтай байсан тохиолдолд. Тэгэхээр ер нь бол дугуй хагарах магадлал маш бага болчихж байгаа. За цэнэглэгч маань өөрт нь ирж байгаа юм кабель 4 өмнөд үрцэнээр дундаа адаптер байхгүй зүгээр юм дан кабель ирж байна. 3 толгойтой юм кабель өөр дээр бас юм нэмэлт 2 цэнэглэгчний оролцдог. Хэрэг та үсгэн бол нэмэлтээр шүү илүү хүчин чадалтай нэмэлт турбо чаржер гэдэг. Тэр чаржерыг авахар цэнэглэх цаг нь багасна 3 цаг болт юм лээ. Яг өөрийнхөө болохоор дунджаар 5 цагаар 100 хүрэлцээг авна. За тэгээд туулах нийт хэдэн километр явах вэ гэх үзүүлэлтүүдийг тест драйв дээр та бүхэндээ дурднаа. За тэгээд нэг зүйлийг дотоо өргөсөн байна. Гэрэл асан тохиолдолд бодоор асж байгаа. Давхар хоромцны гэрэл илүү нэмэлтээр тодорч өгнө. Бодоор унтарсан тохиолдолд гэрэл унтарсан тохиолдолд зөвхөн хоромцны гэрэл базуур дээр өгч байгаа шүү. Борот үйлрэлд бидний хувьд санаа зовх зүйлгүй яагаад гэвэл энэ маань IPX5 стандартаар баталгаажсан. Бүр амар ус руу туулаад орохгүй ойр зуурын шалбаагийн дээгүүр бол торхгүй тавгаал гарнаа гэсэн үг. За одоо хэдэл скутер холбоно хурдаа хэмжих боломжтой, дуулах цагаа бас хэмжих боломжтой гэсэн үг. За ингээд амжилтаар хүрсэн байна. Аккаунттайгаа бинд буюу холбоос хийж байна. За ингээд энэ утсан дээр энэ хүү скутерийн бүх мэдээлэл орж байна. За анхаарчны safety дотор аюулгүй байдлын зааварчилгаанууд орж ирж байна. За тэгээд түрүү хэлсэнчлэн одоо энэ байгаа үзүүлэлт дээр батарейны 81 гэж зааж байна. Range буюу дуулах цаг 54 км явах юм байна. За тэгээд dashboard буюу бусад зүйлс энэ дээр саржуулах юм байна. Өмнө дурдаад байсан. Start speed бас энэ дээр дуурах боломжтой. Шууд хаацлаад хэдэн км цагийн уртаар газар дээрээс хөдлөх үе. За locking function гэж яриад энийг асаад өөрийн код айн гэсэн үг. Скутер унтраагаад явсан тохиолдолд
скутерийг ашиглах боломжгүй. Заавал код дор нэгдчихэд идэх чинь. Тэрнээс гадна хойд хэсгээрээ торомзон дугуй торомцлоод бацчихдаг байгаа. Гэхдээ тэр 100 баялгүй биш. Хүн өргөд явахад яах ч боломжгүй. За тэгээд custom setting of sport mode хурдны хэмжээг спорт мод дээр max speed-ийг зөвлөж өгөөд санамжийг наваа. За тийм 32 км гэдэг цагийг нэмээд 35 болгочих. За ингээд спорт мод дээр 35 км зөвлөлт болгоно. За хүн дээр хэлэх санамж нь таны скутер ямар өгсүр газар бартаа зам туулахаас хамаарат явах зай өөрөө багасдаг. Тэрийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс техник үзүүлэлтээр хэдэн километр явнаа гэсэн тул тийм явах бас аль байхгүй. Таны масс болон ямар замаар явж байгаагаас хамаарат хэрэг хааз өгж байгаагаас хамаарат батарейны зөв хурд унаа л гэсэн үг. Скутер дурдан дагалдаж ирээгүй нэмэлт хэрэгслүүдийг бидний зүгээс нэмэлт захиалаад өгөх боломжтой. Зарим нь болохоор бэлэн хурдлаад хийж байгаа. Бид эзэд аюулгүй байдлаа хангаж байх нь зүйтэй. За энэ харагдаж байгаа нь болохоор цоож байна. Яг 8 энийг мөрүүлс дээрээ суулгаж өгөх нь 5 кодтой. Материал эзлэх үед надад маш их таалагдлаа. Нэлээд бат бүхий байх утсаар гэж чинь. Ингээд төгчих юм. Төгчөөл бас сайн биш үү? Дараа салгачих. Хөрөнгө нөрсөн зүйлээс батална. Зөвхөн бас юм. За. За. Вот фон холдер гэж. За. Стартаж байна. Энэ зүйл энэ. Зур надад ажиллах нь зарчмаар ажил. Мэдээ цаанаас бүх төрлийн хэмжээтэй утсан зориулсан хэвчээ. Аа Samsung S8 гэдэг үзье. Энд дээрээс гэж механик аргаар чангалдаг нь. Зэний хөдөлгөөн маш сайн гэсэн байна. Энэ бол манайх ямар ч боломжгүй. Тэгэд энэ зэрэг утас хэрэг точ бас л гоё байна. Мөлтөр юм гэдэг. Цаана өөрөө шүү. За, 3-дугаарт бидний хувьд данга зурштай унаад байхгүй. Хүүхдүүд яасан. Хүүхдүүд суухад артаа барилуул болдгоо. Хойноос тэрвэж жоох хүүхдүүд байлангуяа. Яваад хэсгээс бас барих зүйл байдаг. Эндээс барилтаа шинэ аваас барих цаг болчдөг. Тийм болохоор бидний хувьд энэ дээр нэмэлт бариул хийж өгдөг. Хүүхдийн зөвлөлтөд бариул. За одоо задлж үзье. За энэ зөвлөлтөд загварна. Яг л хүүхд том унжсан байхад ямар ч зүйл. За тэгэхээр түрүүн болчихлоо хойлоосоо очиж тогтчихсон дэлгэцтэй гэсэн. За энэ дээр нэмэлт зөвлөж хийж өгснөөр скутер хаа дээр баг нэг гинтэхгүй. За тэгээд бол нэлээд урт учраас ер нь бол бүх төрлийн скутер дээр зөвлөж болно. Энэ их байлаа түрүүн. За эцэст нь дээрх бүх мэдээллийг базаад ерөнхий үндсэн үзүүлэлт рүү эргэн буцаж харахад тухайн скутерийн мотор нь өөрөө 1000 ваттын хүчин чадалтай 22% өгсүрт мацах чадамж. За дээрэс нь сая өмнө дурдсан 35 км/цаг хүртэл хурдлах боломжтой. За тэрнээс гадна бидний хамгийн их анхаарах зүйл маань Ride Along технологиор баталгаажсан батарейгаар хийгдсэн. Энэхүү батарейны насжилт, эдлэгээ чанарын шаардлагаар хангасан байдаг. Спорт мод дээр хамгийн хурдан 35 км/цагаар давхад 40 км явах боломжтой бүтэн цэнэгтэй байж байгаад. За D мод дээр болохоор 60 км гэсэн байгаа. За эдгээр тон үзүүлэлт нь бол өөрөө маш олон тест судалгаагаар баталгаажсан. За тэгээд тухайн скутерийг та өөрийн болгохыг хүсвэл 8811 4043 дугаараар холбогдож үүний мэдээлэл болон захиалга өгөөд баталгаажуулах боломжтой. Манай хаяг үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно шилэн гүртэй парк код мал худалдааны төв. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн скутерээр
тайлбар бичлэгээрээ уулзцгаая.